Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдлыг илтгэх гол үзүүлэлтүүдийн дүн мэдээг танилцууллаа. Тоон үзүүлэлтүүдээс харахад эхний 5 сарын байдлаар инфляц 8% байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх оны мөн үеийнхээс 19.2% өссөн нь анхаарал татсан хэвээр байна. Хэрэглээний үнийн улсын индекс 2015 оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 1.4%, оны эхнээс 3.3%, өмнөх оны мөн үеийнхээс 8% өссөн байна. Үүнд хүнсний бараа ундаа усны бүлгийн үн дүнгээрээ 1.8%, хувцас бүс бараа гутлын бүлгийнх 1.5% өссөн гол нь нөлөөлжээ. Энэ удаагийн дүн мэдээгээр инфляцид Улаанбаатар хотын эзлэх хувь хэмжээ буурсан дүн гарсан байна. Энэ сарын онцлог юу вэ гэвэл Улаанбаатар хот хэдийгээр хэрэглээний үнийн индекс буюу инфляцид 50 орчим хувийн жинтэй эзэлж оролцдог байсан бол аймагуудын хэрэглээний үнийн индексийн өсөлт бас тодорхой хэмжээгээр улсын хэмжээний индекс нөлөөлж байгаа нь харагдаж байна. Одоо 0.3 пунктыг 0.3 нэгж нь бол аймагуудын хэрэглээний үнийн индекс нэгсэндээ бүрдүүлж байна гэж хэлж болохоор байна. Аж ахуй нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн үрийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын эцэст 12.2 их найт төгрөг болж өмнөх сарынхаас 1% буурч өмнөх оны мөн үеийнхээс 1.9% өсжээ. Мөн хугацаа итэрсэн зээлийн үрийн үлдэгдэл 600 гаруй тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 2.2%, өмнөх оны мөн үеийнхээс 57.5% өсжээ. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өссөн дүн гарсан байна. Экспорт, импортууд бол аль аль нь бол энэ сараараа бол буурсан байгаа үзүүлэлттэй байна. За жишээлбэл өмнөх оны мөн үеэс бол экспортын хэмжээ 52 сая ам доллараар буюу 2.7%-аар бол буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 68.8 сая ам доллараар нэхэмэл бүтээгдэхүүнийх 50.5 сая ам доллараар жишээлбэл буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарт алт газрын тос, зэсийн баяжмал, молибдены баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт болон сүлжмэл идэл, металл бэлдээц, цэвэр ус, малын тижэл, самсан ноолор зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн байна. Харин цайрын баяжмал, нүүрс, хайлуур жончны баяжмал, төмрийн хүдэр, баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт, нарийн бов, шингэн сүү, шохоо, арх, хивс, ган төмөр хийцийн үйлдвэрлэл буурсан байна.